Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна. За сайн бацгаана уу? Дотн хоолой аудио тэмдэглэлээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаараар миний орой болгон хүүхэдтэй сүүлийн хэд хоног уншиж өгч байгаа номныхоо талаар та нартай тэмдэглээ хуваалцъя гэж бодлоо. Энэ бол 1 сая удаа амьдэрсэн муур гэдэг нэртэй орчуулгын зохиол байна. Энэ ном бол сүүлийн үед хүүхдийн зохиол сонирхогчдын дунд за мөн ээжүүдийн дунд маш их яригдж байгаа, хүүхдээсээ илүү өөрөө уйлаа гэсэн сэтгэлдлүүд хөвөрч байгаа ийм ном байгаа. За энэ номыг маань монгол хэл дээрх орчуулгыг Нар сар од books гэдэг компани хийсэн юм байна. 2024 оны уран бүтээл юм байна. Тэгээд зохиол болон зургийг Сано Йоко гэдэг Япон зохиолч их юм байна. Ерөнхий редактораар бидний мэддэг Үлзий төгс зохиолч маань ажилласан гэдгийг сонсоод бас миний хувьд маш их олзуурхаж, сонирхож, хурдан уншихын сан гэж бодож байсан. Номоо болохоор би гэрэнгээд номын хүүхдийн номын мухлаг байдаг. Тэндээс захиалж аваад дөнгөж авангуудаа хүргэлт ирэнгүүт шууд өстой яарал хар урдаараа хоёр хүүхдэд дуудаж суулгаж агаад уншиж өгсөн. Тэгсэн чинь хүүхдүүдээсээ төрүүлээд би уншиж өгч байхдаа хоолоо ихэндээ ингээл баг багаар чичигнээл гэжсэн. Сүүлдээ бүр тисгээ ойлоо зүгээр ингээд нүдээ ингээд дараал уйлаа сууц. Тэгсэн чинь манай хүү охин хоёр бүр гайхаад "Ээж яасан бэ? Та муурыг өрөвдөд байгаа мó? Муур өгцөн гэд уйлаад байгаа мó?" гэ. Тэгээ бүр намайг тийврээд нулимс арчиж өгөөд тэгж эхний уншилт бол тэгж дууссан байдгийг. Хүүхдүүдийн хувьд бол яг шууд тэгж уйлж хүн дээр тусгаж ахваага харагдчихсан. Бидний хувьд бол яг энэ муурны амьдралаар төлөөлүүлээд гүн гүнзгий утгаар ойлгоод байгаа учраас том хүмүүст маань уншиж өгсөн ээжүүдэд маань илүү нөлөөлж сэтгэлд нь хүрээд ойлгоход хүргээд байгаа санагцаа. Юун түрүүнд номынхоо ерөнхий утгыг хуваалцъя гэж бодож байна. Нэг муурны тухай гардаг. Муурны амьдрал. За эхэндээ бол 1 сая жил амьдарсан, 1 сая удаа үхсэн, 1 сая удаа төрсөн муурны тухай гарч байгаа. Хамгийн эхлээд бол нэг хаантны муур байж агаад дайн тулаанд явж хахад нь муур нь өнгөрөөд тэгээд хаан маш их хайртай байсан болохоор дайн дундуура муураа авч яваад ордныхоо төв талбайд оршуулсан гэдэг. За дараагийнх нь болохоор бас нэгэн далайчны муур байдаг. Бас хаас агуу далай дээгүүр явж агаад гинт нэг өдөр далай усанд унаад өчгдөг. Тэр далайчин ч гэсэн мууранда хайртай байсан болохоор маш ихээр гашуудаж уйлдгаа гих мэтчлэн 5-6 эзний тухай гардаг. Жохоо охин эзэн нь байж агаад бас муур маань золгүй байдлаар өчтөг. Нэг эмээ түүний эзэн байж агаад бас хөгшрөөд насан эцслээд тэгээ муур маань бас хөгшрөөд өгдөг гих мэтчлэн ингэж амьдраад өөхээд гэдэг байдлаар гарч агаад хамгийн сүүлд нь болохоор муур тэнэмэл муур болж төрдөг. Ямар нэг эзэнгүү. Хамгийн сонин нь бол муурны эзэн бүр муурандаа үнэхээр хайртай, чин сэтгэлээ зориулдаг. Өөхөхт нь бас маш их гашууддаг боловч муур болохоор эздүүддээ ерөөсөө дургу гэж гараад идэг. Би энэ охинд бол бүрч дургу, энэ эмээд бол бүрч дургу гэж гардаг. Тэгээд хамгийн сүүлд нь тэнэмэл муур болж төрдөг. Харин тэр амьдрал бол мууранд маш их таалагддаг. Би бол ингээд 1 сая удаа өөхөж 1 сая удаа амьдэрсэн муур. Гэтэл та нар бол ингэж над шиг ингэж олон удаа өөхөж амьдэрч үзсэн юм уу гэл тийм нилээн тийм өөртөө ихтгэлтэй бардан байрын муур байжгаад гэтэл нэг цагаан мууртаа таарад тэрэнд маш ихээр дурлаад тэрнтийг амьдраад олон зулцахтай болоод тэгээд хамгийн сүүлд нь ерөөсөө тэгж би одоо үхий дахиж амьдрий гэсэн бодол нь өөрхийн тийм бодол нь байхгүй болоод би бол 1 сая удаа амьдэрсэн муур гэдэг өнгөрөл нь байхгүй болоод би зүгээр л сайхан цагаан мууртайгаа сайхан зулцгнуудтайгаа үрд хамтдаа л амьд баймаар байна гэж хамгийн сүүлд боддог боловч эцэстээ цагаан мууранд хөгшрөөд өгдөг. Цагаан муурныхаа араас энэ муур маань гашуудсаар байгаад сүулдэ хөдөлгөөнгүй болоод тэгээд тэр чигтээ үхээд дахиж амьлаагүй гэд. Ерөнхий утга нь бол ийм байдаг. Гэхдээ номын үг хэллэгээр яг ингээд унших юм бол бүр үнэхээр сэтгэлд хүрмээр маш их зүйл бодогдуулмаар, тэгээ үнэхээр уйлмаар тийм зохиол байсан. Миний хувьд бол ер нь муур нохой гэдэг амьтанд маш их хайртай.
орчин нөхцөл нь бүрдээд хүүхдүүд маань жаахан том болохоор нохой юм уу муур тижээн гэсэн бодолтой байдгийн хувьд энэ зохиол бол миний сэтгэлд маш их хүрсэн. Тэгээд муурны энэ дээр бол зөвхөн муураар л төлөөлөж байгаа болохоос ерөөхдөө ингээд муур нохой гэх мэт тижээвэр амьтдыг маш их өрөвдсөн. Одоо жишээ нь энэ муур бол ингээд нэг удаа үхчлээдэг, амьдрчлээ байдаг, төржилөө байдаг гэж сүулдэ бүр юм чинээ тоохоо байчсан гэдэг утга нь өөрөө бас их эмзэглүүлмээр санагдсан. Хүүхдүүддээ уншиж өгч байгаа нь хүүхдүүдийг багаас нь амтанг хайрлах одоо зөвхөн хүн хүнээ хайрладаг биш. Бусад одоо нохой муур одоо загас жарахаа туулаа гэл бүхэл амьтдад ингэж хайр хэрэгтэй байдаг. Тэднэр бол ингээ өөр өөрсдийнхөө жамаар амьдарч байгаа. Тэрэнд заавал ингээ саад болж тэдэнд ингэж төв учруулж болохгүй гэдэг санааг ойлгуулахаар маш үр өгөөжтэй зохиол санагцсан. Сүүлийн үед тэгээд энэ ном авснаас хойш баг сүүлийн баг 4-5 хоног манай хүү охин хоёр хоёулаа унтах болохоор нэг ном тэврээд ирдэг. Тэгээ манай охин яг энэ 1 сая удаа амьдэрсэн мург энэ номыг би энийг л уншуулна гэж тэврээд аваад ирдэг. Тэгэхээр дүү нь болохоор дүү нарай жоохон болохоор нэг энэ ном дээр чи ингээд үхчээн тэгэл эсвэл одоо бас нэг ил бичний муур байж байгаа л дундуур нь зүсээд алчлаа гэх мэтчлэн жоохон хүүхдийн хувьд нэг аймаар чимшиг санагддсан юм шиг байгаа. Тэгээ манай хүү болохоор үгүй би наад номыг чи сонсохгүй би айн гэ. Тэгээд аймар ном гэдэг. Тэгээ манай охин болохоор 6 настай 1-р анги. Тэгээд энэ номонд яагаад чи айгүй дуртай орой олох энийгээ тэврээл аваад ирдэг. Уншуулж дуусаал. За би маргааш дахиад энэ номоо уншуулна шүү гээл хураадаг. Тэгээ энэ номын хувьд л өөрөө хатуу хавцтай зурагт ном байгаа. Зурган дээр илүү бас түлхүү ажилласан, зургаараа бас илүү гүн утгаа ойлгуулах гэж хичээсэн ном санагдсан. Тэгээд ерөөхдөө эхлэл хэсгээс нь л би жоохон уншаад өгч та нартай. 1 сая удаа амьдарсан муур. 1 сая жилийн намтартай нэгэн муур байж гин. 1 сая удаа үхээд 1 сая дахиж амьдарсан юмсанжээ. Бар зүстэй, баараггүй сайхан муур байлаа. 1 сая эзэн нь түүнийг хайрлаад 1 сая эзэн нь түүнийг үхэхэд гаслан уйлжээ. Харин муур нэг ч удаа уйлсангүй. Нэгэн үе тэр их хааны муур байжээ. Муур харин хаантанд дургүй байлаа. Хаантан дайтах авьяастай, дайн тулаанд л дандаа морддог нэгэн байж. Тийм одох бүрийдээ ганган торонд муурыг хийгээд авч явдаг байв шүү. Нэгэн өдөр харвсан суманд өртөөд хөөрхийн муур өгчгэж гин. Дайн тулаанд эд өрнөж байсан ч хаантан муураа тэрэн удаан уйллаа. Тэрээр дайны талбарыг орхин харж ордныхоо төв талбайд муурыг оршуулжээ. Нэгэн үе тэр циркийн элбичний муур байжээ. Муур циркэд дургүй байв. Элбичин өдөр болгон муурыг хайрцагт хийж хөрөөгөр дундуур нь зүсчихнэ. Дараа нь бүв бүтэн муурыг хайрцагаас гарган ирэхэд үзэгчдийн алга таашилт бороо мэдний жигнэн асгардаг байлаа. Нэг өдөр элбичин алдаа гаргаж муурыг жинхнээсээ хөрөөдчихжээ. 2 хуваагдсан муураа 2 гартаа барьсан элбичин чанга хашгиран уйллаа. Нэг ч хүн алга таашсангүй. Элбичин циркийн асрын ард муурыг оршуулжээ. За ингээд энэ мэтчлэн ингээд цаашаа үргэлжилнэ. Тэгээд та нар маань энэ номоо өөрсдөө аваад хүүхдүүддээ уншиж өгөөрэй. Мөн өөрсдөө ч гэсэн уншихад маш их зүйл бодогдуулахаар хүүхдийн ном гэхээргүй маш их ойлуулдаг ном байлаа. Ингээд хамтдаа байсанд баярлалаа. Дараагийн Дотн хоолой аудио тэмдэглэлээр уулзтлаа. Түр баяртай. Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна.